Муунд хариуцлага тооцох ёстой бол үүнд ямар хариуцлага тооцох вэ? Энэ удаа миний дуу хоолой Монголын Бурхны шашны зүтгэлтнүүдэд чиглэнэ. Өнөөдөр мөнөөс айсан хүмүүс өөрсдийгөө би Бурхны шашинтан гэж тунхаглаж, улаан мөншөнд батлагдаад улс даяар шуугуулж байгаа нэгэнч бодмөрийн зэрэг содроос адис хүртээд би Бурхны шашинтан гэдгээ баталж мөн лам багшийнхаа нэрийг барин андгаалж байна. Үнэхээр та буддын шинтол буддын шашны одоо энэ судар дээрээ гараа тавьж байгаад би одоо энэ нэвтрүүлгээр үннийг хэлнэ гэдээ амлаж болох уу? За. Тэгэхээр би буддын шашин дээр гараа тавихаас илүү тэгэхээр одоо адис авч ирсэн ч юм уу тийм багшаасаа олон жил гар тавина гэдэг чинь яг Монгол хүндний жоохон тохирохгүй бас үйлдэл юм шиг. Яг ерөнхийдөө адис аваад тэгээд амж байгаагаар л хэлчихээ тийм болох уу? За болж байна. Би лам багштай. Одоо яг энэ хил ам болж байгаа үед бол хүн лимчэндээ би ичний төвчээртэй байгаад ичний ухаантай байгаад их хил амны одоо монголчууд модон улаатай гэдэг шиг тийм амаргүй үе байгаа. Энэ бүхэнд хамгийн сүүлд одоо 2-7 хоногийн өмнө гэж хэлж болохоор манай лам багш хэдэн өдөр дараалал ном уншиж байгаа сахиу сахиад нэмзүүж өгч л юм л та. Тэгвэл Бурхны шашинтан хүн хүмүүнээс ер нь бусдаас юугаараа ялгардаг юм бэ? Ямар үзэл бодолтой, ямар амьдралын зорилготой, ямар итгэл үнэмшилтэй амьдралдаа баримталдаг, ямар зарчим мөрдлөгтэй хүнийг буддист хүн гэдэг юм бэ? Энд би буддист хүний бусдаас ялгарах онцлогийн талаар ярих гэж байна. Яагаад гэвэл өнөөдөр Монголын нийт хүн амын 80-90% нь буддистууд гэдэг статистик тоо баримт байна. Мөн миний би хувийн зүгээс судалж үзэхэд Монголын радиогийн 100 асуулт хариулт нэвтрүүлэгт оролцох ёстын 90% нь би Бурхны шашинтан гэж өөрийгөө тодорхойлж байгаа бол тэдгээрийн дийлэнх нь улсын их хурлын гишүүд байх жишээтэй. Хэрвээ үндэсний үзлээрээ Монгол улс нэгдэнэ гэж үзвэл үзэл санааны тийм нэгдэл байж Монгол улс хүчрхэгжинэ гэж үзвэл зөвхөн үзэл бодлын нэгдэл нягтралын доор л жинхэнэ боловсрал яригдана, тэгж бай жинхэнэ хөгжил яригдана гэж хэрвээ үзэж байгаа бол энд зайлшгүй байхгүй Бурхны шашинтан хүний бусдаас ялгарах онцлогийн талаар ярих хэрэгтэй болж байгаа юм. Ялангуяа Монгол улс гадны элдв гаж нөлөөд автахгүйгээр биеийн даасан хүчтэй улс бай гэвэл энд зайлшгүй байхгүй оюуны дархлааны асуудал хөндөгдөнө. Тэгвэл монголчуудын оюуны дархлаа юу вэ гэдэгт зайлшгүй байхгүй Бурхны шашин яригдж таарч байгаа юм. Чухам ийм л чухал учир наан цаана яах аргагүй байгаад байгаа учраас энэ удаа Монголын Бурхны шашны зүтгэлтнүүдэд онцгойлон хандаж Бурхны шашин гэж яг юу юм бэ гэдэг дээр онцлон ярих хэрэгтэй болж байгаа юм. Хэрвээ өнөөдөр улсын их хурлын 76 гишүүдээр Монголын төрийг тодорхойлж байгаа бол тэдгээр 76 гишүүдийн 90% нь өөрийгөө буддист гэж тодорхойлж байна. Тухайлбал 100 асуулт хариулт нэвтрүүлэгт хамрагдсан нийт гишүүдээс би христийн шашинтан гэх нэг гишүүн, ислам шүтлэгтэн гэх нэг гишүүн, тэнгэр үзэлтэн гэх нэг гишүүн мөн өөрийгөө атеист гэж тодорхойлох нэчгээд хошоод гишүүд байгааг тооцвол Монголын төр буддист дархлаатай, Монголын төр 100% буддистууд байдаг юм байна гэж дүгнэж болохоор байна. Гэтэл тэдгээр 100% буддистуудад яагаад мөнгө чинь гаж урсгал ийм хүчтэй түрэн орж ингэж гүн гүнзгий шургалав? Цаг үеийн байдалтай холбогдуулж авч үзвэл ийм нэг асуудал хурцаар хөндөгдөж байна. Нөгөө нэг хамгийн чухал асуудал нь тэдгээр 100% буддистуудыг яагаад ард түмэн нь шүүр шанаг болтлон шүүмжилж тэр 100% буддистууд яагаад ард түмнийхэн итгэлийг ингэтлээ алдаж ард түмнээ туйлданд тултал гомдооход хүрв. Нийт ард түмний жингээр ариул 80-90% буддист монголчуудын дунд яагаад худал хуурмаг ийм хүчтэй дэлгэрч ёс бус зүйл ингэж гарав? Үүнд хэн буруутай вэ? Энд хэрвээ хариуцлагын асуудал хөндөгдөж хэн нэгнийг хариуцлагатнаар татвал буруутна нь хэн бэ? Шүтэж байгаа буддизмд нь учир байна уу? Буддизмыг номлож байгаа номлогчдод учир байна уу? Эсвэл номын багшийнхаа номлосон дагуу шавнар нис яваад байна уу? Энэ асуудлыг нийгэмд хөндөв буддист хүний баримтлал зохих зарчим мөрдлөгийн талаар үздсэн номынхаа дагуу хариулт өгөхийг оролдъё. Хэрвээ та буддист хүн бол зөв буруу алин болгохыг лам багшийнхаа унших номоор шалгах боломжтой. Хэрвээ буддист биш бол гадуур хөвлөгдсөн Бурхны шашны сурах хүчигүүд болон гандан хийдүүд уншигддаг номоор нь шалгах боломжтой. Буддист хүн гэж хэмбэ гэвэл бүх золиосыг өөртөө мөрөөд бусдын төлөө өөрийгөө бүрэн зориулж чаддаг туйлбартай хүнийг хэлдэг байна. Худал хуурмгийг хүлчилгүй илчилж чаддаг зоригтой хүнийг буддист гэдэг байна. Тэгвэл зоригтой хүн гэж хэм бэ гэдгийг амьдралын хүлээсэнд баглагдаагүй. Цалингаар буран тоглуулж ахын аяд тухт чөдөрлөгдөөгүй эрх чөлөөтэй хүнийг хэлдэг ажээ.
Хэрвээ богд зонхын бодмөрийн зэрэг судраас тэргүүнээрээ гад сүртэй үүгээрээ би буддист гэдгийг баталж байгаа бол бодмөрийн зэргийн энэ тэргүүнд энэ тухай дурайтал бичээтэй байдаг. Хэрвээ өөрийгөө буддист гэж зарлаж байгаа тэр хүн үнэхээр л орчин үеийн боловсралтай асуудал шинжлэх ухаанчаар хандаж мэддэг шинжлэх ухаанч хүн бол юунд ажил амьдралаа даатгаж ганданд хурлан хуруулж байгаагаа өөрөө судалж тань мэдсэн байх ёстой. Ялангуяа Монголын боловсролын стратеги төлөвлөлтөнд чухал нөлөөтэй албаны чухал хүн бол юунд өргөж, юунаас адил сүрдэж байгаагаа лавлан шинжилж, чамдын утгыг өөрөө судалж танин мэдсэн байх ёстой. Тэгээд хамгийн гол нь түүнийг ахуй амьдралдаа хэрэгжүүлэх байх ёстой. Гэтэл өнөөдөр буддист гэж өөрийгөө томхоглох нийт хүмүүсийн хэдэн хувийн тухай мэдж байгаа бол цалингаар буран тоглуулаагүй, ахуйн аяд тухт чөдөрлөгдөөгүй, эрхчлөөтэй, хэндэж хал балгүй биетэн оршин тогтож байгаа нь хөдөөгийн хэдэн малчтаас өөр хэн байна? Цалингаар хөдөлдөг боолуудал хоолноосоо салахвэ гэдэг айдсаар худлаа ярьдаг, худал хуурмыг уулзтал илчиж дэлгэхээс эмэж болчихийдэг. Тэгвэл адилхан бүгдээрээ цалингаар буран тоглуулсан хулчгрууд болсон байтлаа хэнийг юугаар нь яаж би буддист тэр чи мөний чин тэр христ чин гэж ялгаж салгаад байна. Би цалин үгүй, нийгэмлэх байр суурь үгүй, алдар хүнд минь сэвдэхгүй, ашиг онжом нь буурахгүй, үйлчлүүлэгчийн алдаж орлого нь хумигдахгүй гэх мэт айх аюулгүй. Нэг үгээр хэлбэл би алдах юмгүй хүн учраас үннийг шударгаар хэлнэ. Худалчийг зөрөгтэй зарлаж худал хоромгийг гойдоггүй илчил. Тиймээс өөрийгөө цензургүй нэвтрүүлэх тэнцнэж үзээд нэвтрүүлэгтэн оролцох зөвшөөрөл хөтлөгчөөс нь тусгайлан хүссэн байна. Ийм бүх зөрөгтэй чи хэ юм бэ гэвэл би бол малчин артаан тушиж амьдардаг малчин заяагаан өргөж яваа эгэлжирийн малчин бүсгүй. Өрөөр торлогдож цалингаар буран тоглуулсан энэ нийгэмд ашиг орлого нь их, авдаг цалин нь өндөр байх тусмаа хэдэн давхар ямар ч баг өмсөж мэдэх аюултай байдаг. Тийм учраас худал хуурмгийн багыг ховхолж хайна гэдэг тийм амар ажил биш. Баргийн аавын хүүгийн бардаг ажил биш учраас л дэлхийг өмнө хэдэнтэй жижигрүүлж явсан эрэлтгэх монголчуудаас тартагтаан тусан дэлхийн өнөөдөр аврал горлон бидний зүг харагдаж байна. Чухам энэ зүгчиглсэн судалгааны ажилдаа түшиглэж тодорхой хэдэн зүйлийг ард түмэндээ мэдээлэх хүсэлтэй байгаа юм. Хэрвээ энэхүү мэдээллийн цензургүй нэвтрүүлгээр хүргэх хэрэг гарвал хөтлөгчийн чин сэтгэлийг голомдох дамжаан болгоно гэд түүний чин сэтгэлийн ярианд анхаарлаа хандуулсан. Ямар хүнийг та худалч хүн гэж хараад? Хэлсэн үгээ мартдаг. Чин сэтгэлээсээ ханддаггүй. Чин сэтгэлээсээ ханддаггүй хүн бол айгүй амархан ойлгомжтой байдаг шүү дээ. Нэг гоё ярьчаал дараа нь тэрнээс нь юунч бэлдгүй тэрийг мартчихдаг. Улс төрийн та яг яаж хараад? Улс төрд орсон хүн худлаа ярих хэрэгтэй болдог. Тэн дотор худлаа ярьж чаддгүй хүмүүс ороод нэг удаагүй гарцгаас нь дөө. Би нэг хэсэг ингэж боддог байсан. 1937 оны хилмигдлийг амсаагүй айл өрхөх гэж Монголын төвхөнд байхгүй байна да гэж боддог байсан чинь одоо дараагийнх нь хавдар. Хорт хавдраар хүнээ алдаагүй, хорт хавдрын өвчин шаналаагүй тийм гэр бүл гэж юу Монголд байхаа болчих. Тоон аимшигтэй хүсэж байна. Тэгэхээр энэ бол манай шиг цөөхөн хүн амтай улсад бол үнэхээр гамшиг шүү дээ. Бараг дайнтай тэнцгээр гамшиг болж байгаа байхгүй. Сүүлийн үед төрөлхийн хорт хавдартай хүмүүс төрж эхэлсэн. Тэгэхээр энэний эсрэг л яваад байгаа юм. Хүмүүс маш их дэмжиж байна. Тэр инээж сайхан бүтэх байх гэж бодож байгаа. Бүтээсэд тийм ээ. Бүтчихсэн. Бүтэхгүй л өстой энэ төр засагт үнэхээр их гомдно. Бараг амьдралын минь философи өөрчлөгдөх байхаа. Бараг амьдралын минь философи өөрчлөгдөх байхаа. Бараг амьдралын минь философи өөрчлөгдөх байхаа. Тантай уулзаж устж байсан хүмүүс ихэр их л олон хүн байгаа л да. Мундаг их сайхан алдартай олон. Энэ дундаас хамгийн сайхан хүн ямар вэ? Бурханчлан Пүрбат. Чойжамцхан. Энэ муухай нүгэл хийсэн хүмүүс байна. Одоо нүгэл гэмтэр хийсэн. Энэ хүмүүсийг ер нь та яаж шийтгэхээс гэж боддог вэ? Бурханд оронд л хариуг нь өгчдөг шүү дээ. Нийгэм шийтгэж байгаа хууль цаазын шийтгэл бол өрөөсгөл. Угсаал амьдрал нь тэр хувь тавилан өөрийн шийтгэл явж байна. Үлийн үрд итгэдэг бэ. Энэ олон баяруудаас ер нь тэмдэглэх чухал ёстой баяр нь ямар баяр юм?
цагаан сар шинэ жил бах уу. За наадам байх та уламжлалт юм чинь тий. Бусдын ч бол арай л дэндүүл юм шүү дээ. Бараг л би өнөөдөр дэлгүүрээ шинэ хувц авсан баярын өдөр гэж тэмдэглэх юм. Дан шиг Улаанбаатар хотын дан шиг мэн шиг гэл. Дан шиг Улаанбаатар хотын дан шиг мэн шиг гэл. Дан шиг Улаанбаатар хотын дан шиг мэн шиг гэл. Таны эцэг эхийн тань зориулсан хэлж байсан тэр сайхан үгсээс хамгийн сайхан нандин үг нь ямар үг байсан? Хүнийг хуурч болохгүй. Ерөөсөө л гол намайг өсгсөн надад хэлдэг байсан үг тэр. Хүнийг ерөөсөө хуурч болохгүй. Хүнд худлаа айлж болохгүй. Хүнийг ерөөсөө хуурч болохгүй. Хүнд худлаа айлж болохгүй. Хүнд худлаа айлж болохгүй. Нүгээр л зарчим мөрдлөгөө болгож амьдрахыг хичээж байна. Дэлхийн ирээдүйн хөгжил ер нь ямар ах вэ? Дэлхийн ер нь бараг л дээцэг төрөл хөгжчихэд байгаа юм биш үү? Одоо бараг хөгжлийн стресс, хөгжлийн нөгөө сүрэг талууд аяг их нөлөөлж ирж шít амьдралд өдөр тутамд. Энэ захим ертөнц бол надад бол нэг таалагдахгүй байна. Хот минь, хогшил минь 21-р зууны алдаа минь гэдэг шиг л өндөрлөгтөн цаашаа хөгжил сүнхэл байх л та. Ер нь хөгжлийн дээцэг төрөл сүнх байх гэж би боддتي. Хот минь, хогшил минь 21-р зууны алдаа минь гэдэг шиг л өндөрлөгтөн цаашаа хөгжил сүнхэл байх л та. Ер нь хөгжлийн дээцэг төрөл сүнх байх гэж би боддتي. Өндөрлөгтөн цаашаа хөгжил сүнхэл байх л та. Ер нь хөгжлийн дээцэг төрөл сүнх байх гэж би боддتي. Таны сонсохыг хүсдэггүй ямар вэ? Дургуг Болохгүй байна. Нэг юм их гэхээр энэ болохгүй байна. Энэ компьютер дээр энийг хийж болохгүй байна. Тим юм хийгээд тэр нь тийм хууль нь болохгүй байна. Тэг болохгүй байна гэдэг үгэнд би маш дургу. Тэгэхээр л би болно болох л ёстой. Заавал гарч байгаа гэл тавьчихна да. Ер нь нь штэ бурхан надад их хайртай юм бэл. Би хатуу ширүү юм их амсаж туулсан ч гэсэн дандаа тэрний төгсгөл нь цагаан байгаа. Өнөөдөр Монголын нийгэм сэтгүүлчиг муу нэртэй хүмүүс алга. Бид нарыг маш их доромжилж байна, үл хүндэтгэж байна, ойшоохгүй байна. Бид нарыг бол мөнгөөр хөдөлгөж болно гэж ойлгож байна. Боол мэт үзэж байна. Тийм биш юм аа. Тийм бишиг харуулна да. Манай үеийнхний алдаа гэж хүмүүс ярьдаг байхгүй юу? Энэ сэтгүүл зүг бузралсан та нарын алдаа гэж. Хэрвээ алдаа байсан бол цэвэрлээд өхнээ. Тэрний төлөө хичээж байгаа. Тэг манай сэтгүүлч нар юу хийж чаддаг? Дөрөвдөх засаглал гэж яг юу байдгийг харуулна, ойлгуулна. Би ч нөгөө амьдралын гараг цэвэрлэгчээр эхэлсэн болохоор шүүрэнд их дуртай. Тэр шүүрээрээ цэвэрлэндэ. Таны хамгийн их айдаг зүйл. Хүнд гомдохоос хит итгэж явж байгаад нөгөө хүн маань тийм хүн байгаагүй мэдрэх ч юм уу те. Нэг үйл явдал руу хит улаарч яваад тэр нь худлаа байдаг ч юм уу, нуран унах цагт бол амар ш. Тийм юмнаас л айдаг, тийм юм битээ тохиолдосоо хит итгэж явж байгаад нөгөө хүн маань тийм хүн байгаагүй мэдрэх ч юм уу те. Нэг үйл явдал руу хит улаарч яваад тэр нь худлаа байдаг ч юм уу, нуран унах цагт бол амар ш. Тийм юмнаас л айдаг, тийм юм битээ тохиолдосоо гэж боддог. Одоо энэ хүүхдүүдийн сургууль цэцэрлэгт ямар их тэмцээн болдгийг, ямар их олимпиад болдгийг. Тэгэл тэр нь алтан медаль авлаа гэл нөгөө тэрэнд нь орж чадаагүй байгаагүй хүүхдүүд ингээл хямраал. Тэгэл нэг хүүхэд шагнал авах тэрнийг ингээл зарлаад бусдад нь үлгэр дуурайл болгож яана гээл те. Энд чи үлгэр дуурайл биш байхгүй. Таны нүдээр энэ нийгмийг хараад бид аль асуудлаас нь эхлэвэл их хэцрэж явж байгаа юм шиг харагдаад. Хүн талаас. Хүн болгох уу? Яаж онц сурах? Хүүхдээ яаж онц сурах уу? Гэдгээс нь биш. Хүүхдээ яаж хүн болох уу? Бусдыг яаж хүндэлдэг болох уу? Хайрладаг болох уу? Гэдгээс нь явбал нийгэм засарна. Одоо ер нь эцэг эхчүүд тэгдэг шүү дээ. Онц сур. Олимпиадад орсонгүй чи гэлтэй. Би бол хүүхдүүдэд хизээч онц сур гэж хэлдэг. Яах юм? Надаас төрсөн хүүхдүүд над шиг л байна үсттэй. 2000 оноос хойш төрсөн хүүхдүүд хэр хүмүүжлэлтэй байд юм бол доо. Тэд нар нэг 40 нас 30 нас үед их өөрчлөгдөх байх уу? Тэгж бодож байгаа. Энэ хариуцлагын тогтолцоо юу нь яагаад алга болчихоо?
Эзэнгүй юм чинь Монгол хариуцлагын ярих хүн байхгүй юм чинь. Эзэнгүй юм чинь Монгол хариуцлагын ярих хүн байхгүй юм чинь. Хариуцлагын ярих хүн байхгүй юм чинь. Бидний энэ хүсэж байгаа энэ сайхан Монгол орн ер нь ойрхон байна уу, хол байна уу танихаар? Чин сэтгэлээсээ юм хийвэл ойрхон байна да. Сэтгэл чин сэтгэл байхгүй учраас хол байна даа л гэж бодож байна. Одоо энэ чин сэтгэлгүй юм хэцүү үед амьдарч байгаа эцэг эхчүүд өөрсдөө тэрийг ойлгоод хүүхдээ хүмүүжүүлж эхлүүлнэ. Надаас нэг хүн ингэж асуусан фэйсбүүкээр ингээд ер нь та Монгол улсын төлөө юу хийсэн? Гингууд би бодохгүй нэрээ би Монгол улсын төлөө юу хийж байгаа юм болоо гэснээр би ингэж бодсон дорн олсон л доо. Би Монгол улстай зөв иргэнэл хүмүүжүүлж өгье. Ухаантай, чин сэтгэлтэй эр хүн нэгийг хүсгэж өгье. Ухаантай, чин сэтгэлтэй эр хүн нэгийг хүсгэж өгье гэж бодсон. Тэгээд тэр хариуцлага дээр айгу хичээж байгаа. Эндээс ерөнхийд дүгнэхэд хүн туйлдаан тултал төрдөө гомдсон цагт л хүний амьдралыг үзэх философи өөрчлөгддөг байна. Тэгвэл Монголын ард түмэн өнөөдөр туйлдаан тултал төрдөө гомдоод байна. Тэгэхээр ард түмэн амьдралын философион өөрчлөх цаг нь иржээ гэсэн үг үү? Тэгвэл тэр өөрчлөлт ямар өөрчлөлт байх вэ? Чухам энэ л өөрчлөлтийн талаар би ярих гэж байгаа учраас туйлын болгоомжтой хандах хэрэг болсон юм. Туйлдаан тултал гомдож байж өөрчлөгддөг зүйлийг хийхийн тулд гомдлын дээд цэгийг тааруулна гэдэг нэгдүгээрт хэцүү, хоёрдугаарт бас аюултай. Яагаад аюултай вэ гэвэл хамгийн их айдаг хизээж битгий болоосоо гэж боддог зүйлийг нь хийх гэж байх хэрэг шүү дээ. Чиний итгэж байсан энэ хүн чинь ийм хөдөлж, таны зөв гэж байсан үйл хэрэг чинь ийм учраас ингээд буруу гэд шууд хэлэхэд ямар их эсэргүүцэлтэй тулж таарах нь вэ гэдэг нь сэтгүүлчийн чин сэтгэлийн иранаас ойлгомжтой харагдаж байна. Тийм учраас болгоомжлол бас дахин болгоомжлох хэрэгтэй болсон юм. Энэ болгоомжлолын үүднээс судалгааны ажилдаа голлон анхаарч 20 жил шургуу ажилласан. Мөн энэ хугацаанд гол зангилаа учрыг яаж хамгийн хялбар ойлгомжтойгоор гаргах вэ гэдэгт олон бодлого бодож мөн олон ч оролдлого хийсэн. Эцэст нь Аратныхаа Арслан киноны улс төрийн хувилбар Монгол Симба буюу оюун ухааны хаанчлал нэртэй кино бүтээгдсэн юм аа. Энэ кино маань нийт 17 дүртэй, 4 тус бүр биеэн даасан өөр өөрийн үүрэгтэй. Энд ямар ч хямс жолоодлоггүйгээр сүүлийн зүг хурдалж яваад дэлхийг аврах аврагчдын айрмын талаар өгүүлэгдэнэ. Аврагчдыг зарлагч нь агуу ихцэнч Настрдамус бол айрмын командлагч нь буюу дахин заягдсан Чингис хаанаар Женко хэмээх улсын хурлын гишүүн Батулга гишүүн тодорсон байна. Тэгвэл түүнийг командаар уухалан өдөх төмөр морин зэрэгт нэр дард түмний төлөөлсөн нэр бүхий 10 хүн тодорсон байгаа бол дайснаар дархан цулаа мандуулах тэдний атат дайснаар төр шашны дэргүн нэр бүхий 5 хүн тодорсон байна. Тэд бол мөнийгээс ч илүү гаж урсгалыг түгээн дэлгэрүүлэгчд юм. Яад гаж урсгал вэ гэдэгт халуунчд монголчууд хариулдаг нь харин тэд үүнийг яаж түгээн дэлгэрүүлж байгаа тань өөрсдөө хариулна. Үйл явдлын өрнөлийг Монгол Симба буюу оюун ухааны хаанчлал киноноос бүлээн авч үзэх боломжтой. Илүү дэлгэрэнгүй киноны тайлбар болон хавсаргасан олон ангид цуврал видео хөвлөлгүүдээс үзэх боломжтой. Та бидний уулзах талбар бид нарт цэгмэн цахим бод. Надад асуулт ирж байна л да. Мууны талаар юу гэж бодож чинь тулгаад чи бодол саналаа хэлээч гэж. Энэ бол зүгээр л нэг тарих угаадаг арга. Одоо мухар сүсэг гэх юм ааш. Зүгээр хувийн эрх ашиглаж болох тийм тарих угаах арга юм л да. Тэгээ энэ арга нь болохоор зэрэг жинхэнэ нөгөө еврейчүүдийн тарих угаадаг аргуудын хажууд бол жинхэнэ бацаа. Одоо энэ Америкийг хэн захирж байгаа? Еврейчүүд захирж байгаа. Энэ банкны ард тийм байгаа. Еврейчүүд байгаа. Өөрөөр хэлбэл энэ еврейчүүд бидний тарихыг ализын угаагаад эхэлсэн. Тэр гаж юмнууд бидний дунд явагдаж байгаа юу гэхээр зэрэг тэр одоо сайн хэлсэн дээ мууны шашинд ямар гаж юм байд юм бэ гэсэн. Одоо бид тэр нөгөө еврейчүүдийн тарих угаалтанд бүр дэндүү тасцсан байгаа болохоор зэрэг гаж юмнууд хийж байгаа бид нар өөрсдөө мэдэхгүй байхгүй. Жишээлбэл нэг гаж юм нь юу гэж газар шороо ухах нь энэ өөр гаж байхгүй. Үнэхээр яг эрүүл ухаантай бол гаж. Газар ухаж мөнгө олох хүсэлтэй хүмүүс байгаа. Тэгээ энэ бүхэн ч гаж гэлэхлээр ердөөсөө ойлгохгүй. Ягаад гэвэл ализын гаж амьдралд ердөөсөө тасцсан. Тэгээд ийм зэвүү хийж байгаа байхгүй. Тарих угаалтыг. Ийм зэвүү хийж шít. Таныг өөрөө чинь дайсан болгож шít. Таны хамгийн том дайсан чинь шүү дээ. Та өөрөө болж эхэлж байгаа байхгүй. Та тэрийг ч мэдэхгүй байна.